За сайн байцгаана уу? 2 дугаар 7 хоногийн хичээлдээ тавтай морил. Өнгөрсөн 7 хоногт бид Стив Джобсийнхаа түүхийг уншчихсан. За тэгээд энэ сар шинээр хамрагдаж байгаа хүмүүс маань Mind Map-ийнхаа хичээлийг үзчихсэн байгаа. За тэгэхээр өнөөдөр болохоор бид нэр Design Thinking-ийн талаар үзэх болно. За нэг асуулт байна. Таны амьдралд тулгарсан хамгийн том асуудал юу байсан бэ? Түүнийг хэрхэн шийдсэн бэ? Заавал том асуулт гэдээлгүйгээр ер нь асуудлыг бид өдөр тутамдаа хэрхэн шийдвэрлэдэг вэ? Ямар сэтгэлгээний аргуудыг ашиглаж шийдвэрлэдэг вэ? Зүгээр л ер нь бодож байгаа л за ингэчэндээ тэгчэндээ гэж боддгоо. Эсвэл шийдлүүдийгээ оюуны зураглал гаргаж агаад сонголтууд хийж үнэлж чинжилж агаад боддгоо. За хоромхон хугацаанд үүнийг бодоод үзээрэй. За бид нэр ер нь сэтгэлгээний арга барилууд яагаад хэрэгтэй байдаг вэ гэхлээр иймэрхүү асуудлуудыг шийдэхэд ер нь хэрэгтэй байгаа, сонголтуудыг хийхэд хэрэгтэй байгаа юм шүү. За өнөөдөр болохоор дизайн сэтгэлгээ гэж юу вэ? Дизайн сэтгэлгээ болон Стив Джобстай холбож ойлгох нь байна. Тэгээд дүүнэлтэд үзээд хичээлээ өндөрлөх болно. За тэгээд Стив Джобсийнхаа номыг нэг богино уншуурыг ерөнхийдөө хүмүүс маань уншчихсан байгаа. Тэрийг уншаад дахиад нэмэлт мэдээллүүд хэрэгтэй гэж бодвол ийм 2 ном Монголд олох боломжтой номнууд гэх юм бол энэ нь бол хүүхдийн хэлбэршүүлсэн хувилбар. Гэхдээ ерөнхийдөө бол маш сайн агуулгатай. За энэ нь бол ингээд монголоор ч гэсэн орчуулагдаад гарсан байгаа намтар ном нь байгаа шүү. Тэгээ та бүхэн нэмэлтээр уншаад үзээрэй. Дээрээс нь Stanford-ийн нөгөө төгсөлт дээр хэлсэн үгийг нь би бас линкийг явуулсан байгаа. Тэгээд түүний бас нэг өөр нэг кинонууд байдаг санагдчихээн. Би ямар ч 100 бол яг нэгийг нь яг үзчихсэн. Тэгээд кинонуудыг үзээд үзээрэй. Маш сонирхолтой байдаг шүү. За тэгвэл Стив Джобсын алдартай хэлсэн үгээр өнөөдрийнхөө хичээлийг эхлэе. Design is not just what it looks like. Design is how it works буюу дизайн гэдэг зүйл бол ингээ харагдаж байгаа зүйл, хэрхэн харагдаж байгаа Apple-ийн утастай iPad хэрхэн харагдаж байгаа зүйл биш юм аа. Энэ хэрхэн ажиллаж байгаа тухай юм аа гэж хэлж байгаа гэсэн үг. Тэгээд Стив Джобс бол энэ альва бүтээгдэхүүнүүдийн дизайн дээр нь маш их ач холбогдол өгдөг байсан хүн. Тэгээд түүгээрээч маш алдартай болсон Тэгээд түүний бүтээлүүд ингээд инновац бүтээсэн гэж хэлж болно. За тэгвэл дизайн сэтгэлгээ, design thinking гэж нэрлэж байгаа. Тэр яг юу юм бэ? Дизайн сэтгэлгээ бол хүн төвтэй давтагдах шинжтэй гэдэг iterative гэж аахгүй ингээд байнга засаж сайжруулад ингээд явж байгаа гэсэн. Асуудал шийдвэрлэх арга. Тэгэхээр өнөөдөр бид нэр дизайн сэтгэлгээний тухай үзэж ийн гэхлээр та бүхэн нэг бүтээгдэхүүн хөгжүүлэлт гэдэг юм уу, эсвэл graphic design энтертэй холбож ойлгох хэрэггүй. Энэ биднэрт өдөр тутамдаа хэрэгтэй зүйл юм аа. Сэтгэлгээний арга юм шүү. Тэгэд энэ нь бусдын оронд өөрийгөө тавих сэтгэл буюу empathy Тэгээд туршилт, юмнуудыг хурдан туршиж үзэх. Тэгээд хамтын ажиллагааг чухалчилдаг. Багаар ажиллаад хийж чадах хүмүүс нь хийх юмнуудаа хийгээд дизайн сэтгэлгээний хөвчлэн 5 үе шаттай байдаг. Энэ талаар хамтдаа үзье. За энэ зурган дээр харагдаж байгаа энэ 5 үе шат бол ерөнхийдөө design thinking дээр явдаг. Маш нэг түгээмэл 5 алхам байгаа. За нэгдүгээрт нь empathize буюу им ойлгох хэрэгтэй. Empathy гэдэг өмнө нь сайн гарсан бусдын оронд өөрийгөө тавьж ойлгох юм тухай яригдж байгаа гэсэн үг. Тэгэхээр хэрэглэгчийн хэрэгцээг энэ яг бизнес талаас нь бид нэр ярьж байна л та. Гэхдээ хэрэг өөр дээрээ асуудал үүслээ. Тэгвэл тухайн асуудлыг яг миний яг юунаас болж байгаа юм бэ гэдэг ч юм уу надад яг ямар мэдрэмж төрүүлчих вэ гэдэг талаас нас харж олно гэсэн үг. Тэгэхээр ойлгох хэрэгтэй. Гүнзгий сайн ойлгох хэрэгтэй. За дараагийн үе шат бол define Тэгэхээр ингээд бид нэг асуудлыг зүгээр томьёолоод идэг гэхдээ ойлгож байгаа томьёолдоггүй гэсэн санаа энэ дээр гарч байгаа гэсэн. Бид нэр юмыг сайн ойлгочоод тодорхойлвол илүү сайн тодорхойлт гарах гэдэг.
Зөвхөн ингээд нөгөө нэг асуудал гэж тодорхойлох биш. Гүн гүнзгий ойлгож агаад одоо тодорхойлох хэрэгтэй юм аа гэж өнгөцгөн харах хэрэггүй те. За тэгэхээр асуудлыг маш тодорхой гүн гүнзгий томьёолт энэ шатан дээр. Тэгээд ideate гэж уншиж магадгүй. Энэ санаа гаргах үе шат. За бүтээлч сэтгэлгээнд бол маш хэрэгтэй болно. Тэгээ бүтээлч шийдлүүдийг бий болгох хэрэгтэй. Маш олон санаа гаргах хэрэгтэй. За ингэсний дараагаар prototype те одоо завгар бүтээх туршиж үзэх гэсэн санаагаа. Завгарын маш хурднаар бүтээн. Одоо төгс бүтээл гарах гэж хүлээх хэрэггүйгээр prototype ингээл туршилтын маш олон загваруудыг гаргана гэсэн. Тэгээ хурдан бит дүрслэлийг бүтээнэ. За тэгээд эцэст нь тест буюу туршиж үзнэ. Тэгээ санал хүсэлт аваад сайжруулна. За тэгээд энэ процесс бол ингээл байнга ингээд нөгөө нэг шат дараалтаа явдаг зүйл бол биш. Ингээд шатаасан ч гэсэн ухраад ч юм уу ингээд явах боломжтой гэж үздэг. За тэгээд энэ одоо design thinking гэдгийг бол Steve Jobs одоо үүсэж санаачилж гаргаж ирсэн зүйл бол биш. Steve Jobs-ийн бүр дараагаар юм IDEO гэдэг та нар компанийг одоо мэдэх байх компани гэж нэрлэх үү те. Маш олон сургалтууд байдаг. Та бүхэн сонирхоод үзээрэй. Тэгээд энэ бол нөө human centric thinking буюу хүн төвтэй сэтгэлгээний арга барилуудыг тэгээд альва асуудлын шийдлүүдийг олдог. Тэгээд эдний бас ах トゥ хоёр одоо энэ одоо design thinking-ийг одоо гаргаж ирсэн Stanford-ийн багш нар нэг нь багш нь байсан гэдэг баха. Тэгээд ингээд нөө хүний одоо асуудлыг гүнээс нь ойлгож байгаа шийдэх хэрэгтэй. Тэгээд нөө эмнэлэгт хөвтөж байгаа хүмүүсийн таазан дээр ингээд харагдаж байгаа зүйлсийг нөө өөрчилснөөр ингээд сэтгэл санаанд нь хэрхэн нэмэртэй байсан. Одоо нөгөө нэг явуулын номын сангийн шийдлүүдийг хийсэн одоо шийдэл мэдлэгэд маш алдартай кейсүүд энэ компанид байдаг. Тэгээ та бүхэн сургалтыг нас сонирхоод үзээрэй. Гэхдээ яг нөгөө сэтгэлгээний хувьд human centric thinking ч юм уу юм байхлаар жоохон асуудал үүсээд байна гэдэг нэг сэтгэлгээний хувьд бол бас тэгээд идэг. Гэхдээ мэдээж эрэг авах зүйл бол мэдээж эрэг байгаа. За тэгвэл Steve Jobs тухайн үедээ бол ингээд нөгөө нэг асуудлуудыг юм сүрж ингэж асуудаг гэсэн тий. Одоо нөгөө нэг маусыг харчаал энэ яагаад ийм байгаа ингээл тий. Тэгээ keyboard-оор биш нөгөө нэг ийм хөдлөгдөг нэг зүйлээр ингэх нь тий. Маус гэдэг чи өөрөө маус гэдэг нэртэй биш. IBM дээр илүү юун дээр анх туршигдаж хийгдэж байгаа энэ Steve Jobs харж исэн гэдэгдэг. Тэгээд өөрөө бол гаргаж ирэхтэй маус гэж нэрлсэн. Тухайн үеийнх нь нэр бол айгу амар хэцүү нэртэй те хэрэглэгч ямар ч ойлгохооргүй нэртэйсэн. Тэгээд түүний ингээ яваанда гаргаж ирсэн зүйлүүд нь болохоор ер нь яагаад те утас товчлууртай байх хэрэгтэй юм те дэлгэцэн өөрөө товчлуур нь байж болохгүй юу гэдэг юм evoke хийсэн асуултуудыг одоо маш их асуудаг. Одоо нөгөө нэг сүрж те ийм байж болохгүй мүү гэсэн юм асуултуудыг асуудаг. Тухайн үед бол инженерүүд нь те боломжгүй хүмүүст бол товчлуур хэрэгтэй байд юм аа ч юм уу. Тэгээд технологийн шийдэл нь л ингэж сайжрах хэрэгтэй гэж дандаа нөгөө өөртөөхөн талаас юмнуудыг харж сэтгэдэг байсан гэж одоо ном дээр нас айгүйх гардаг. Тэгээд Steve Jobs болохоор хүмүүс юу хэрэгтэйгээ өөртөө мэддэггүй буюу гүнзгий ухаж ойлгох хэрэгтэй гэдэг нь тэр байгаа даа. Өөрийнх нь ч мдээгүй байгаа юм хэрэгцээтэй байдгийн шүү гэсэн санаа дандаа Steve Jobs хэлдэг байсан. За тэгвэл энэ design thinking, design сэтгэлгээг Steve Jobsтай холбож ойлгол. Тэгээ би та бүхэнд ингээ хэлсэн. Design thinking бол Steve Jobs-аас үүдэж гаргаж ирсэн ч юм уу юм биш. Ер нь яхаа сэтгэлгээ одоо энэ хоёр ойлголт ингээд маш ингээд дөхүү байсан учраас ингээд өнөөдөр бол ингэж холбож ярьж байна. Тэгээ дээрэс нь энэ хүү сургалт маань тий оюуны зураглал энэ нөгөө нэг алтартнуудаа судлаад түүний онцгой байсан зүйлүүдийг судлахын хажуугаар юм сэтгэлгээний арга барилуудыг багаар ерөнхийдөө та бүхэнд зааж өгье гэж бодож байгаа болохоор энэ хичээлийг энэ одоо сартаа орж байгаа юм шүү. За тэгэхээр түрүүний ингээд 5 алхамаас би юуг анзаарч харсан бэ гэхлээр Steve Jobs бол асуудлыг ингээд хүний талаас харахыг маш чухалчилдаг байсан. Хүний талаас буюу одоо хэрэглэгчийн зүгээс те энэ хүнд яг юу хэрэгтэй байгааг нь одоо бүр ингээд
Өөрөөс нь илүү сайн ухаж ойлгох хэмжээний ингэж судалдаг байсан хүн. За тэгэхээр ердийн сэтгэлгээ ямар сэтгэлгээ байсан бэ гэхээр бид ямар технологи хийж чадах вэ? Энэ технологи цаашаа яаж хөгжих вэ гэдгийг боддог байсан. Тэгээд энийгээ хүмүүст заръя. Тэгээд хэрэглэгч нарт заръя. Бид нэр ийм одоо бүтээгдэхүүнийг лаг болгож чадна. Тэгээд ингэж явъя гэд. Тэгээд энэ дээр болохоор Стив Джобсын би нэр нэг гоё ном аваад ирээ. Би бас нэг энэ номыг уншаад ингэж эхлүүлж байсан байхгүй юу? Бүтээгээд Тони Фадл энэ болохоор бүтээгдэхүүн Apple-ийн бүтээгдэхүүн хөгжүүлэлтэн дээр нь ажилладаг байсан хүн юм билээ. Тэгээд Стив Джобсыг байхгүй үед бол энэ Apple бол амар мангар бүтээгдэхүүнүүд ерөнхийдөө гаргасан тий нөгөө нэг Messenger юм уу, personal assistant device гэд тий. Энд тэгээд энэ номон дээр Стив Джобсын талаар айгүй их гардаг. Тэгээд энэ одоо iPod энтер гарахтаа яаж ингээ прототипуудыг хийдэг байсан талаар гардгийг. За нэг иймэрхүү нөгөө бүтээгдэхүүнүүд гарч исэн гэд хийжсэн туршилтаар хийжсэн. Ингээд яг Apple-ийнх нь хаана. За anyways ер нь бол нэг тэгэхээр нөгөө нэг технологи талаасаа хараад идэг боловч одоо өөртөө юу хийж чадхаа бодоод идэг боловч Стив Джобс бол тий хүмүүст яг юу хэрэгтэй юм бэ? Энэ цаашаага хүмүүсийн ямар ажлыг хөнгөвчлөх юм бэ гэдэг талаас нь хардаг байсан. Тэгэхээр энэ design thinking одоо яваад байна гэж ойлгож болж байна. За тэгээ хэрэглэгчийг ойлгох нь хамгийн чухал байсан Стив Джобсын хувьд. Тэгээ Джобс хүмүүс юу хүсэж байгаагаа мэдхээсээ өмнө тэд юунд дуртай байхыг ойлгоход анхаарч байсан нь алдартай алдаа болж ирсэн тий. Хүмүүс чи тэдэнд юу үзүүлэх хүртэл чи одоо тэдэд тэр хүмүүсд юу хүсэж байгаагаа мэддгүү маа. Гаргаад ирчихлээр тэрийгээ ингээд надад хэрэгтэй байсан юм байна гэж боддог тий. Тэгээ энгийн байдал маш чухал те Стив Джобсын одоо бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн одоо хамгийн одоо гайхалтай зүйл нь энгийн байх те төгс төгөлдөр нь бол энгийн байдал юм аа гэд. Түүний энгийн байдлыг эрэлхийлэх нь дизайн сэтгэлгээний бодит те хүний асуудлыг шийдвэрлэхэд анхаарах зарчимтай нийцдэг байсан. Тэгээ салбар хоорондын арга гэдэг энэ бол яг бүтээл сэтгэлгээний аргалтай ингээд тухайн салбарынхаа хүрээг нөгөө өөр салбар руу ингэж холбохлоор гэд гоё шин санаанууд төрдөг гэж үздэг. Тэгээд Jobs технологиг нэм либерал урлагтай холбосон буюу урлагийн одоо юмнуудтай маш их холбосон тий. Тэгээд түүний сурталчилгаан энтрүүд бол маш гайхалтай одоо нөгөө нэг George Orwell-ийн одоо нөгөө нэг зохиол интерес үүсчихсэн Star Wars-ийн хин одоо нөгөө нэг юутай тэр ном энтер дээр агиух гардгийг. Тэгээд сүүлдээ болохоор хамгийн гоё юм нэ нөгөө нэг сургуулаа хайчаад нэг л хичээл ерөнхийдөө авч исэн calligraphy буюу юм уран бичмэлийн хичээл те одоо гоё бичих хичээл те фонтны хичээл авч исэн. Тэгээ тэр нь ийм Apple-ийн бүтээгдэхүүнүүдэд орсноороо ингээд маш ийм одоо харагдах байдал хүмүүсийн хийж байгаа бүтээл нь өөрөө гоё болж ирсэн гэж үздэг те. За тэгээд цаашлал ингээ хурдан завгар бүтээх одоо хурдан тушаад явах те. Apple-ийн давтагдах дизайн одоо энэ болохоор iterative process гэдгийг хэлж байгаа шүү. Тасралтгүй сайжруулалт туршилт явуулдаг гэсэн. Одоо тэгээд энэ компаниасаа болоод бид нар ч одоо жил болгон шинэ бүтээгдэхүүн, шинэ утасны завгар одоо хардаг болчлоо тий. Тэгээд жил болгон одоо ингэж сайжруулж байна гэдэг бол энэ тасралтгүй сайжруулалт хийж байгаагийн одоо үндэс байна. Тэг хэрэглэгчийн туршлагаас эхлэх нь хамгийн чухал. Тэг Jobs технологийн чадвараар урагшлахын оронд түрүүн хэлжсэн. Хэрэглэгчдийн хүсэж буй туршлага тий. Энэ хүнд яг юу хэрэгтэй юм бэ гэдгээс ажиллаж эхлэх нь одоо түүний гол үндсэн зүйл байсан. За тэгээд ингээд ингээд энэ бол ингээд бидний design thinking-ийн алхмууд яваад байна шүү дээ тий. Гэхдээ одоо энийг Steve Jobs-ийн яг харж исэн өнцгөр нь бүр ингээд хялбарчилж харуул simplified гэж хэлж шүү дээ ер нь л тий. Тэгэхээр хялбарчилж харуул 3 алхам байж болох юм байна гэж бодлоо. За нэгдүгээрт
ажигл. За тэгээд энэ ажиглах гэдэг нь бол уг хүний хувьд бол маш чухал ажил байсан. За тэгээ Apple-ийн Store одоо дэлгүүр болгонд те observation zone гэж байдаг. Ажиглалтын зэг те. Тэгээд им Genius Bar гэдэг юм хэрэглэгчдэд одоо туслах төвл юм уу да. Одоо та нар Genius Bar гэд хайгаад үзээрэй. Энэ бол нөгөө ажиглалтаас гарсан санаа гэдэг юм билэ. Стив Джобс ингээ хүмүүст тийм тулгарч байгаа асуудлыг ийм шийдэх юм деск байх хэрэгтэй байна гэж хэлсэн юм билэ. Тэгээд Стив Джобс одоо дэлгүүр дээрээ өдөржин сууж хүмүүсийг ажигладаг байсан. Тэ яаж ингээ утсыг ингээ барьж ийн. Тэгээд ингээ юунд гацж ийн, юуг нь сонирхож үзэж ийн тэ. Тэгээд ингээ нөгөө царайных нь хувирлууд ямар байна. Нөгөө нэг тусалж байгаа хүмүүстэйгээ юу асууж ийн гэд тэ. Эдгээр зүйлүүдийг маш их ажигладаг байсан. За хоёрдугаарт нь ингээд ажиглаад ойлгож байгаа байхгүй юу? Ажиглаж харж иж ойлгож. Стив Джобс бол фокус группийг ямар ч үр дүнгүй гэж үздэг байсан. Хэрвээ одоо бүтээгдэхүүн хөгжүүлэлт компанид ажиллаж байгаа хүмүүс байх юм бол тий фокус группийг ямар ч үр дүнгүй гэж үздэг байсан. Хэрглэж байгаа хүмүүсийг өөрөө ингэж ажиглах нь үр дүнтэй гэж үздэг байсан. За тэгээ хүмүүсийн хэлээгүй хэрэгцээг нь ойлгох хэрэгтэй. Хүмүүс хэлэхдээ ерөнхийдөө энэ бол маркетинг дээр хэрэглэгчийн судалгаа энэ төр маш их гардаг тий. Хүмүүс бол ингээ худлаа хэлдэг. Судалгаа гэхлээр өөрийгөө лаг харагдуулах гэж бүгэлдэг те. Нөгөө нэг пивний судалгаанууд байдаг те. Тэрэн дээр болохоор ингээ light beer буюу юм калори багтай пив та ингээ уух хэрэгтэй юу одоо те та нөгөө пивнээс илүү ингээ сонгох монхоо гэд хүмүүс та нар амар өөртөө эрүүл болно гэл те. Одоо бага калори аавна гэл тийм л гэж анх бүгэлж исэн юм байна л та. Гэтэ яг үндэ тэр бүтээгдэхүүнүүд гараад анхандаа л айгүй их одоо нөө фейлд болж исэн гэдэг тийм билээ. Тэгэхээр бид нар нөө хэрэглэгч бид нар өөртөө ч гэсэн бодоод үзвэл хүний судалгааг одоо энэ тэнд судалгаа бүглэхдээ яаж бүгэлдэг вүлээ. За нэг ингэчээ. За нэг ингэчээ гэд тийх магадлал маш өндөр байдаг. Тэгэхээр тэр хилээгүй хэрэгцээг нь ухаж ойлгож ажиглаж харах хэрэгтэй. Тэгээд ингэж нэг үг хэлсэн байна. It's not the customer's job to know what they want тэ. Тэгэхээр энэ бол хэрэглэгч юу хүсэж байгаагаа мэдэх нь бол хэрэглэгч өөрөө юу хүсэхээ мэдэх нь бол түүний ажил ерөөдөөсөө биш. Тэдгээрийг ажигл тэр хүмүүсийг ажигл. Тэгтээ битгий сонс. За сонсох хэрэггүй тэ. Нөгөө нэг ярилцаад эхлэлээрээ өөрийгөө гоё харагдуулж ярих гад байдаг. Тэгэхээр бид нараас заримдаа өөртөөхөө юу хүсэж байгаагаас мэдэхгүй байх гад байдаг. Тэгэхээр тийм байдаг шүү. За тэгвэл бид нэр маш сайн ажиглаад ингээ ойлгож байгаа тийм. Энэ хүн яг ийм юм биш үү? Ингэж байгаа юм биш үү? Энэ бүтээгдэхүүний энэ дээр нь ийм юм болоод байгаа юм биш үү? Гэт ингэж явж байна. За тэгээд 3 дугаарт нь хэлбэрчил. Тэгвэл одоо ингээд асуудлыг шийдэхин тулд те маш олон хувилбарууд гаргаад тэрийг хэлбэрчлэх хэрэгтэй. Хасах боломжтой бүхнийг хас те дахиж хас те энэ өөрөө бас Canon дээр бас их гардгийн хасаар бай, эвдтэл нь хас. Тэгээ сүүлийн хасныг нь буцааж тавь. Тэ. Тэгээ нөгөө нэг та бүхэндээ Canon-уудын үзээрэй нөгөө нэг өөрөө ихтгэл тавихтаа тийм нөгөө нэг акулын зураг артаа ингээ гаргана гэд тэ. Тэгээд амар олон акулын зургнуудыг хайлгаж агаад бүгдээрээ өөр ингээ энэ болохгүй. Тэгээд ингээд маш олныг хайлгасан эц. За тэгвэл энэ сүүлийнх нь болж ингээд яг бүр тэгдэг. Тэгээд ингүүл төгс болтгоо гэд тэгж байгаа. Тэгээд хэлбэрчлэх одоо хүртлээ хэлбэрчлээ. Тэгээд өөрийнх нь бодит кейс бол нөгөө нэг Apple-аас өөрөө гарчгаад буцаж нөгөө нэг орж ирж байгаа тий. Тэгээ эрэхтэй бол компанийнхаа нөгөө нэг бүтээгдэхүүн хөгжүүлэлтэд танилцаад 70% бүтээгдэхүүнүүдийг бол ингээд дахиж үйлдвэрлэхэ болж хасж исэн тийм төвхтэй. Тэгэхээр маш цомхон хитгэн төрлийн нэр төрлийн бүтээгдэхүүн дээр энэ компани угаасаа өнөө хүртэл ажиллаж ирсэн. Бүх зүйлийг хийгээгүй өөртөөхөө яг төвлөрсөн бүтээгдэхүүнүүдийг маш хэлбэр одоо сонголттойгоор хийж ирж байгаа гэсэн. Тэгээд одоо бид нар Apple одоо утсыг нь харахад ч гэсэн тийм ингээд сонголтуудыг нь таарад үзээрэй. Маш ойлгомжтой сонголт хийхэд тийм хэрэглэгчд бол зоох юмгүй хийдэг тийм одоо хувилбаруудыг гаргаж өгч байгаа юм л та. Тэг хэрэглэгч гарын авлага уншвал бид бүтлгүүцсэн гэсэн үг гэдэг юм билээ. Тэгэд ямар ч гарын авлага одоо байдаггүй бүтээгдэхүүнүүдийн одоо пакэж одоо хайрцагс авлага дотор нь тий хэрэглэхэд маш амар байдаг. Тэгэд маркетинг нь өөрөө ч гэсэн тийм одоо хүнд хялбараар хүрдэг гэх юм уу?
мессежийг амар ойлгомжтой өгдөг. Та бас нөгөө MacBook Air гэл анх ингээд нөгөө нэг MacBook-ыг танилцуулж байгаа тэр бичлэгийг үзээрэй те. Энэ ингээд тогтоон дотроос өөр ингэж гаргаж ирдэг те. Цаас шиг баг ингээд компьютер, лаптоп гэдэг ингээд танилцуулж байгаа байхгүй юу. Маш хялбараар хүнд ингээд мессеж өгч чаддаг. Тэгэхээр хялбарчлах гэдэг нь өөрөө ингээд амар олон давуу талуудыг үүсгэж ийн мессежээ яаж өгөх үү? За эсвэл бид нар ингээд нөгөө өмнөх хичээлүүд дээр бас үзчихсэн 80-20-ын зарчим тий. Асуудлын 20%-ийг шийдэж байгаа зүйл бол 80% импакттай байдаг гэл тий. Иймэрхүү зүйлүүдийг нь бид нар ингээд харж үзэх хэрэгтэй гэсэн санаанууд байна гэсэн үг. За тэгээд өнөөдрийн хичээл бол ерөнхийдөө юм design thinking-ийн талаар явж байгаа тий. Тэгэхээр та бүхэн хэрвээ боломжтой л өөрсдөө өнөөдөр энэ design thinking бол гэхдээ ашиглахад маш хялбархан. Та бүхэн одоо интернетээр тэгээд нөгөө түрүүний 5 шат дээрээ өөртөө ингээд нөгөө миний тайлбарсны дагуу юмнуудаа хийгээд үзэхэд ч гэсэн болно. Тэгээд эсвэл интернетээс илүү нөгөө YouTube интерес бичлэгүүдний юмэд хайгаад үзэж болно. Яг л миний одоо тайлбарсантай ижилхэн ийм л зүйлүүд явагдана. Тэгэхдээ өнөөдөр бол нэг жишээ мэдээж яриг аавна. За тэгээд design thinking бол хэдүүлээ хинээс одоо Стив Джобсоос эхлэегүй гэдгийг нь ойлгох хэрэгтэй. Стив Джобсын дараа үүссэн тэ IDEO-гийн компани судалгааны байгууллага гаргаж ирсэн. За гэхдээ ийм дүгнэлт би бэлдсэн байгаа. Дизайн сэтгэлгээ болон оюуны зураглал нь хамтдаа ажиллахад маш хүчрхэг хэрэгслүүд болно. Тэгэхээр нөгөө алхмууд дээрээ бид нэр оюуны зураглалаа хийж болно гэсэн. Тэгээ эдгээр нь зүгээр л ажлын арга биш те. Харин өдөр тутмын амьдралын асуудлыг шийдвэрлэхэд одоо хэрэгтэй болдог сэтгэлгээний арга барил. Сэтгэлгээний арга барилдаа одоо ингээд бид нэг багаж нэмлээ гэсэн. Design thinking гэдэг те. Тэгээд санаж байгаа дээрээ хэлчихье. Энэ design thinking дээр үндэслээд бас сүүлийн үед одоо нэг career plan тий одоо career төлөвлөлт одоо манай 10 жилийн хүүхдүүд маань сонсож байгаа бол бас life design гэдэг ойлголт байгаа шүү. Та бүхэн хэрвээ тэгээд одоо нэг миний зааж байгаа хичээлүүдээс та бүхэн гээд мэдмээр байгаа юм гарч ирвэл энийг цаашаа дахиад тайлбарлаад өгөөч гэсэн юм гарч ирвэл та бүхэн энэ доор комент энэ төр бичиж үлдээж болно шүү. Тэгэхээр life design гэдэг дээр бас энэ design thinking-ийн сэтгэлгээ явдаг юм. Life design нь дизайн сэтгэлгээ дээр үндэслэдэг. Тэг яадаг вэ гэхээр бид нар одоо өөртөөхөө карьер амьдралыг төлөвлөхдөө яг design thinking шиг одоо ийм сэтгэлгээтэй байх ёстой. Тэ ганцхан A plan-тай явах ёстой биш шүү. A plan бүтлгүүтвэл дараагийн плануудыг гаргах хэрэгтэй гэсэн ийм одоо онол байгаа гэсэн. За тэгтээ өнөөдрийн хичээл рүүгээ буцаад оръё. Гол ойлголтууд те бид нар бол хүн төвтэй байх ёстой. Энэ бол хамгийн чухал асуудал байна. За тэгтээ энэ дээр анхаарах хэрэгтэй. Хүн өөрөө юу хүсэж байгаагаа мэддэггүй. Тийм болохоор маш сайн ажиглаж ойлгож харах хэрэгтэй. Тэгээ технологи процесс ерөөсөө биш те харин хүний хэрэгцээ анхдагч байдаг. Тэгэхээр хүний хэрэгцээ, хүний дотоод сэтэл гэдэг зүйлсүүдийг бид нар маш сайн ажигладаг болох хэрэгтэй гэсэн. Тэгэхээр дотоод сэтгэлгээ ярихлаар өөр дээрээ бид нар энэ хичээлүүдийг бодож үзэхээр өөрийнхөө энэ дотоод сэтлүүдийг бас ингээ ойлгож мэдэрдэг байх, таньж мэддэг байх хэрэгтэй гэсэн. Тэгэд ойлгох буюу энэ empathy чадвар чухал байна тийм. Энэ бол амжилтын дэлгүүр. Тэгэхээр бусдын оронд өөрийгөө тавьж байгаатай ажиллах өөрийгөө ч гэсэн тэгж чагнадаг байх хэрэгтэй. Тэгээ Стив Джобс үнийг сайн харуулсан. Тэгээ туршлагаас эхэл технологи бол дараа нь ирнэ. Тэгэхээр нөгөө асуудлыг хэрэглэгчэд би ингэж шийдэж өгмөөрэ энэний технологийн шийдгээ. Canon дээр маш их тийм жишээнүүд гардаг юм. Тэгэхээр тэрийг бас үзээрэй. Тэгэхээр бодит амьдрал дээр айгүй гоё бууна. Тэгээ хэрэглэгчд бол надад энэ хамаагүй би энийг ингэж дуургадаг л болохмоор байна. Дуургаатах гэлтэй энийг технологиороо шийд гэсэн ийм л даалгавруудыг ажилтнуудаа өгдөг байсан. За тэгээд хэлбэрчлэл хэдүүлээ design thinking-ийг маш хэлбэрхэн болгол ажигл, ойлго, хэлбэрчл гэдэг ийм гурван лалхамыг харьцуулаас болох гээд байна гэж би зүгээр одоо бодсон. Тэгэхээр ажиглах гэдэг дээр асуудлыг гүнзгий харна, үнэн байдлыг ойлгоно. Үнэн байдал гэдэг энэ айгуу чухал шүү. Тэгэхгүй бол бид нөө хэрэглэгчийн хэлсэн үг чинь үнэн байдал биш байх магадлал зөндөө байгаа гэсэн. Тэгээд ойлгох хэрэгтэй.
оюуны зураглал ашиглан холбоо суудыг нь харж болно тий. Үндэс шалтгааныг нь олох боломж олгож байгаа. За тэгвэл хялбарчлалыг бодит хэрэгжих боломжтой маш юм гол түлхүүр шийдлүүдийг нь бий болгоё гэсэн ийм зарчимтай байж болох гээд байна гэж харж байна. Одоо нөгөө бизнесийн салбарт ажилладаг хүмүүс, ажил эрхэлдэг хүмүүс маань одоо харилцаан дээрээ ч юм уу шинэ асуудал үүслээ тэгвэл design thinking-ээр бодоод үзье. Тэгэд ийм одоо Стив Джобстай холбоод хэдүүлээ ийм 3 алхмаар хараад үзье гэд бодоод үзээрэй. Амар гоё олон шийдлүүд гарах байх гэдэгт би бол итгэлтэй байна. Яагаад гэвэл ажиглах ойлгох хоёр бол маш ингээд үндсэн чухал суурь нь байгаа даа. Тэгээд хэлбэрчлэх бол бид нар угаасаа хийж чадна те. Дараагийн хичээл бол нэрээ хэлбэрчлэхийн тухай оръё гэж бодож байгаа. Бэлтэж байгаа. За тэгээд гэрийн даалгавар та бүхэн нэг амар хүчээр хийх гээд байгаа юм биш, зүгээр оюуны зураглалаа давтаад байвал дадал болоход амар байх гэж л бодоод өгöd байгаа шүү. Тэгээ би болохоор өнөөдрийн хичээлийнхаа оюуны зураглалыг хийсэн. Гэхдээ ингэж бодсон юм. Design thinking бол асуудал шийдвэрлэх штэ тий. Тэгэхээр ойрдоо надад тулгарч байгаа ямар асуудал байна вэ гэд зүгээр нөгөө нэг өөртөөгөө ойрхон юм хийвэл та нарт ч гэсэн бас гоё байх гэж бодоод. Тэгэхээр жоохон үр бүтээн ч юм уутай үр дүнгөө суралцж байна. Би ч бас давхар сураад байгаа болохоор гэж зүгээр бодлоо. Ойртоос тийм асуудлууд зөндөө их гарсан учраас. Тэгээд өөрийгөө ажиглая гэж бодсон байхгүй. Тэгвэл одоо тэгээд энэ манай энэ оюуны зураглалч ингээд бодож байгаа юмнуудыгаа ингээд бичгэд гаргаад тэгээ юу бичих юм бэ гэдгийг чинь design thinking-ээр одоо хийж ийн гэсэн үг байхгүй тий. Тэгээд яг гаргаж буулгаж байгаа юм нь бол mind mapping оюуны зураглал арга байгаад байгаа тий. За тэгвэл сэтгэлгээний аргатай дандаа гэж би хослуулж л ер нь бол заадаг. Тэгэхээр өнөөдрийнхоороо design thinking-тэй хослуулад гаргаж байна. Тэгээд make your thinking visible буюу бодож сэтгэж байгаагаа ингээд буулгах хэрэгтэй байгаа. За тэгвэл буулгахдаа одоо нөгөө нэг Стив Джобсоос гаргаж ирсэн 3 алхмаараа буулгая. За өөрийгөө ажиглалаа. Тэгсэн чинь надад бол ингээд бичих ажил жоохон хэцүү байд юм байна. Тэр бол айгүй стресс өгдөг те. Тэгээд нөгөө үр дүнгүй байгаагаа л бодоод байгаа шүү дээ. Бичих гэхээр яа гэж бодогдоол те. Яг бичнэ гэдэг нь ингээд дөрөв форматаар, Word форматаар шүү те. Одоо нөгөө юм уу бол биш. Ингээд mind mapping дээр бол хийх биш те. Тэгээ нөгөө бичих ажлууд айгүй ихтэй байгаадсан учраас тэгэд гар утсаас их одоо нөгөө нэг үр дүнгүй суралцахад бас нөлөөлөд байна. Notification ирэнгүүт л шалгаад идэх ч юм уу те. Тэгээ нэг мэтгэд уцаа барингот нөгөө нэг юу ячаад л 10-20 минут ухцсан те. Санаандгүйгээр цаашаа явчаад байгаа байхгүй. Тэгээд энэ бол үр дүнгүй болоод байна. Цаг үргэлжлэжсэн. Тэгэд зарим нэг хичээлүүд дээр нэг сонирхолгүй сэдвүүд бас байгаад байна л да. Тэд нэр бас айгүй ингээд цаг ингээд үрээд байгаа юм шиг санагдсан. За тэгээ ачаалал бол хит их байна. Одоо хичээлээс гадна те ингээд ажил асуугээд ингээд бүр ингээд бөөгнөрсөн амар хэмнүүдтэй те. Тэгээд тэр энэс үдэнгүүд ингээд тайм менежменттэй айгүй зохицуулах шаардлагатай гараад өнгөрсөн 1-2-7 хоногийн энэ 7 хоног моногтойгоо нилээд бол нилээ юм божигнсан юмнууд болж өнгөрлөө. Тэнгүүд би за тэгвэл үр дүнтэй суралцах шаардлагатай байгаа юм чинь ойлгоё гэдэг степ рүүгээ алхам руугаа орсон. Тэнгүүд ер нь бол ингээд мэдээж эрэг дуртай зүйлээ сонирхсан сэдвээ судлахаар л тэр цаг хугацаа утас мутсаа оролдох бол болчоод байна гэж харлаа. Тэ нөгөө нэг career plan сүүлийн үедний тиймэрхүү судалгаануудын ажлууд хийсэн байхгүй юу. Тэгээ тэр мэрийгээ хийхлээр бол бүрстэн нэр уншаал барыг ном татаж оолж авч худалдаж авч уншаал. Тэгээд нөгөө нэг сонирхгүй сэдвүүдийг болохоор хашараал хийхгүй тий. Тэгээд сонирхолгүй болоход дээр бас хэцүү л байгаад байсан байхгүй юу. Тэгээд бас дараагийн нэг ойлгосон юм. Би хүмүүст заана гэж бодхолоор хүүхдүүдэд заана гэж бодхолоор би бүр амар happy. Шууд ингээ хийдэг тий. Заахгүй юу гэдэг нь хураалгах ажил ажиллах хэцүү байгаадсэн. Тэгэд юмыг ингээ судлахлаар асуудлын ингээ мөн чанар руу бүр нарийн онол руугаа орохлоор айгуу гоё. Юмыг тэгж уус ууртай хийвэл айгуу гоё. Энийг заа ингээд нэг хураалгах юм чи ингээд хийч. Ийм сэтлэр хийх бол амар хэцүү байсан. За тэгээ бүтээмжгүй байхад бол нэлээд их стресстэй чинь.
одоо ингэчлээ тэгчлээ энэ миний хайрын цагийг энэ хүн ингэчлээ ч юм уу тийм болоход бол нэлээд стресстэйсэн. Тэгэд нөгөө нэг уншиж судлах дуртай юм байна. Юмыг ингээ сонсч хүмүүсийн ингээ ярьж марж байгааг инкээс илүү өөрөө яг ингээ барьж аваад нухаа ингээ цааснуудаа гоё ингээ зурж муураа тэгэж судлах айгу дуртай байсан. За тэгвэл энэ асуудлыг шийдэхийн тулд одоо тэгвэл хэлбэрчлээ. Өөрийнхөө яг дуртай зүйлүүдээс эхэллээ тий. Тэгэд дундуур нь бас ингээ уншиж суухад цаг гаргая гэж харсан. Тэгээ утасны асуудлыг бол airplane mode дээр тавья. Ер нь бол нэг хэсэг сая 9 сард тавьдаг байсан юм. Тэгээ 10 сард тавиагүйгээс болоод энэ асуудлууд сая сүүлд үүслээ. Airplane mode дээр нь шууд тавиад юм хий. Тэгээд бичиг ажил хэцүү байгааг болохоор би ингэж хийсэн. Заахад зориулж бичье. Энийгээ би цаашаа хүнд заах юм чингээ зориулаад бичье гэж бодсон. Тэгээд одоо цааш тийм энэ ажлууд гайгүй явах гэж бодож байна. За тэгээд энээс жишээ аваад та бүхэн өөр дээрээ нэг хэцүү байгаа асуудлыг ингээд хийх гээд үзээрэй. Ойрд ямар асуудал байна? Ажил дээр нь эсвэл асуудал байна уу? За энэ бол би нөгөө хэлбэршүүлсэн арга ашиглаад хийцэн. Магадгүй design thinking-ийн design thinking сэтгэлгээгээ ашиглаад mind mapping хийж болно. За тэнгууд та бүхэн нөгөө ногоон зураас харж байгаа тийм ингээ flow нь урсгал нь ингэж явж байгаа шүү гэдгийг нэгдүгээр тааруулж байна. Хоёрдугаарт одоо ингээ ажиглаад гарч ирж байгаа юм а би ойлгох гэж бодож байгаа байхгүй. Баг ингээ бичсэн юм болгоныгоо бичих ажил тэгвэл хэцүү байд юм байна те гэд ингээ бодоод тэгвэл юу нь гоё эдийн гэхэлэр уншиж судлах нь гоё эдийн байна. Тэгвэл би заана гэж бодохоороос гоё яагаад идэм бол тэрийгээ яаж шийдэх үү гэд нөгөө нэг хоорондын холбоос хамаарлуудыг нас бодсон гэсэн үг шүү. Тэгэхээр та бүхэн ч гэсэн тийм тусдаа одоо ингээд салаам өчрүүд гараад хийж байгаа гэсэн үг биш те. Ингээд флоудод ингээд урсгалаар явж байгаа шүү. Нэг эхний хэсгээс дараагийн хэсэг үүсээд хоёр дахь хэсгээс гурав дахь хэсэг үүсэж байгаа гэж хараарай. За тэгээд энэ хичээлийн маань ер нь бол ураа штэ тэг creative одоо learning гэж байгаа. Энэ хичээлийн нэр нь тий бүхлээрээ ураа нь бол тий бодол санаагаа дүрсжүүлэх маш чухал гэдэг би тэгээ дахин хэлсээр л байгаа. Бодоод болоод байна гэж боддог боловч үгүй байдаг. Тэгээ та бүхэн тэрийг баг багаар анзаарч эхэлж байгаа байх. Тэгээд ингээд бодцсон шийдэл дунд чинь нөгөө нэг айгүй гой санаанууд байдаг. Тэрийгээ яг нэг буулгаад бичээд бүтээгээд ирэхлээр гарч ирдэг юм шүү. За тэгээд өнөөдрийн хичээлтэй холбоотой асуулт байсан бол комент хэсэгт бичээрэй. Эсвэл цаашлаад иймэрхүү зүйл судалмаар байна гэх юм бол бас бичиж болно шүү. За өнөөдрийн хичээлээ ингээд тусгая. Баяр таа.